Шинэ жилийн баяр төгсөнтэй холбогдуулан бүх албан байгууллага болон эцэг эхчүүд хүүхдэд баярлуулж амттан бүхий бэлгээр хүүхдэд баярлуулдаг. Гэтэл зарим үйлчлэгээний байгууллагууд энэ үеийг ашиглан хугацаанд дууссан бүтээгдэхүүн болон зарагдахгүй утсан бүтээгдэхүүнээ бэлдэж боож ихээр борлуулдаг байна. Хадгалах хугацаагаа ажиллана. Энд чинь ингээ 8 сар хадгалнаа гэдээ байгаа. Тэгээд 3 сарда 8 нэмэхээр 11 сарын 14-нд дууссан байна. Тэгээ хугацаа дууссан бүтээгдэхүүнээ ингэж харж ялгаж авах шүү. Нүц бүтээгдэхүүн худалдаж авахдаа онцоо өдөө ингэж шалгачаад дээс нь хадгалах нөхцөл гэж байгаа. 0-аас 17 градус бол 150 хоног. 14-өөс нэмэх дээшээ олчих юм бол ингээд 90 хоног буюу 3 сар хадгална. Тэгэхээр ямар нөхцөлд яаж хадгалж байгаа гэдгээс хугацаа нь бас ингэж өөрчлөгдөж явж идэг шүү. Майнусын бүтээгдэхүүндээ. Билег худалдаж авахдаа онцоо өдөө маш сайн шалгаж авахгүй бол ингээ 10 сарын 7-нд дууссан. Тийм болохоор одоо хүүхдийн бэлгээ авахдаа хүмүүс манд болж өгөл өөрсдөө задлаад онцоо өдөө шалгаад авах юм уу? Нэг бол өөрсдөө түүгээд тийм ээ. Хүүхдүүдийн бэлгийг өөрсдөө боогоод өгөх их тохиромжтой. Шүү. Хүмүүсийн чихэр амтны талаарх мэдлэг харьцангуй нэмэгдсэн. Тиймээс хүүхдэд юу авч өгөх нь эцэг эхчүүдийн өөрсдийн бүрэн сонголт байдаг. Энэхүү асуудал төр мэргэжилтэн ийхүү тайлбар өглөө. Тэр хугацаа дууссан бүтээгдэхүүн гэдэг бол хадгалтын хугацаа дуусна гэдэг бол тухайн бүтээгдэхүүн хүнс биш болж байгаа. Шинж чанараа алдаж байгаа. Магадгүй бохирлогдсон байгаа тийм. За энийг анхаарах хэрэгтэй. За дараагийн нэг зүйл нь бол тухайн хүнсний чихэрлэг болон давсгийн агуулмж. За чихэрлэгийн агуулмж бол ерөөсөө хэмжээ хязгааргүй бүх төрлийн ундаа, жуус, амттангууд маань маш их хэмжээний чихрийг агуулсан байна. Тэгэхээр зэрэг одоо хүүхдийн бэлгэнд одоо бас нэг материалдаг зүйлсийг оруулаад тий одоо хүүхдийн дуртай хүсдэг бүлгэрийн номыг ч юм уу хөөрхөн бяцхан тоглоомыг ч юм уу оруулаад чихэрлэгийн хэмжээг багасгаад баг 1-2 амттан хийгээд тий ингээд одоо бэлэг хоож өгөх юм бол их чухал байна. Энэ нь одоо өнөөдөр хүүхд чинь одоо чихэр сахар хэтэрхий их орж байгаа нь дараа нь ямар хэмжээний өвчин үүсэх, дархлаа нь яаж буурах, харшлан нь яаж сэтэрх үү тий жинийн нь яаж нэмэгдэх үү хоолндоо дургу болох гэх маш олон тийм сөрөг үр дагаврыг дагуулж идэг учраас одоо бэлгэний найрлаганд байгаа чихрэлгийг багасгах нь их чухал. За дараагийн нэг зүйл нь болохоор консервант транстас давсны хэмжээ. За энэ бэлгэн дотор хэдийн хэмжээний одоо их олон вафл бичээ хийн, хэдийн хэмжээний олон одоо шоколадууд хийн, төдий чинээгээрээ бид нар бол транстасыг хүүхдэд өгч байгаа. Бэлгэндээ болсон шүү дээ. Иймд та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж хүүхэд багчуудаа өгөх бэлгээ зөв сонгох хэрэгтэй юм. Мөн үндэсний үйлдвэрлэлд дэмжиж дотоодын бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөж байлаа.